Галзуу серийн сүхтэн тавтай морилцгоо манай хаан за энэ удаад хэдүүлээ One Piece Season 2-ын тайлбараа дуусгацгаая. Тэгэхээр худлаа ярьсан хүнд бараг л та нарыг нүд ирмэх зуртал дараагийн партийн ярьж өгч байгаа сте бороо. Өмнөхөөсөө бол асар хурдтай ярьж өгч байгаа гэж бороо найдаж байгаа шүү. Тэгэхээр та нар маань энэ хөдөлмөрийг минь үнэлээд сабадраг бол саба атарцсан бол лайк дарахтал тэгээд бас шеэр хийж болох юм л та. Тэгэхэд л тэгэл болчих юм шүү. За тэгээд энэ галзуу сувралыг Sky Media Go Plus-тай хамтран хүргэж байна. Тэгээд нэмж олон тавын юм ярилгүйгээр шууд энэ галзуу сувралаа хэдүүлээ дуусгацгаая. За Ваполханы орхигдсон шилтгэнд очисон байсан Луфи Санжи хоёр цэнгэр хамартай учир битүүлэг амтныг юу болохыг гайхан ярилццгаана. Доктор Курея өөрсдийг нь хийм харуулдаг тарайгаар тарьсан байх гэж Санжи бодж ирсэн бол Луфи Чопрыг хүний хэлээр ярихыг нь сонссон гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэгсэн Чопр бүдингийн араас тэдний яриг сонсоо зогсож байгаа харагдана. Тэгэд мань хоёр тэрнээс нэрийг нь асуусан ч Чопр тэдэнтэй ярихгүй нуугдаад байлаа. Тэгэхээр тэр хоёр Чопроор тоглоом хийхээр шийдэж магадгүй энэ амтан онцгой биш жирийн нэг буг байх. Тэгвэл өвгөр хоол хийгээд идчихье гэж ярилцсанд Чопрч гараад ирлээ. Чи хүнүү бугуу илбэн хэм болов? Ярддаг илбэнх. Хүүе энэ юу вэ? Ямар сүртэй туг вэ? Наадганда бити хүр. Намайг сонсов. Доош нь тавь. Тэгээд ч би илбэнх биш. Би цаа буг байсан. Чиний зүв байж ярьж чаддаг юм шүү. Тэрээрээ биеийн баг багаар дээрдэж байсан Нами болон бусдад зориулаад Санжи амттай шүл хийж өглөө. Тэр үеэр доктор Курея Чопрын түүхийг тэдэнд ярьж өгнө. Нэрэ тэр нохооч нь ягаад тэр туганд хүрэхэд тэгтлээ уурлаад исэн бэ? Цаа буг гэж, Чопр гэж. Тэр хөөж зүрхэндээ маш том шархтай хүүдээ. Насан туршдаа л гэр бүлгүй, найз нөхөдгүй байсан. Харин аз болоход энэ арал дээрх хамгийн тааруу нэг эмч тэрнтэй ойртож нөхөрлсөн юм да. Тухайн үед Вапол хаан арал дээрх бүх эмч нарыг ордондоо хүчээр цуглуулж авчираад эсэргүүцсэн эмч нарыг газар дээр нь алж байж. Тэр үед хааны эсэргүүдэд баригдалгүй үлдсэн хоёр хон эмч байсан нь доктор Курея болоод доктор Хирилук хоёр байж. Тэр хоёр арайхийн хааны эсэргүүдэд баригдалгүй гарч чаджээ. Энэ хүнд хэцүү цагт хоёулахна баригдалгүй үлдсэн учраас нэгэндээ санаа тавьж байх хэрэгтэй гэж доктор Хирилук үзэж байсан ч доктор Курея тэрнийг эмчгэж үзэхгүй байлаа. Учир нь доктор Хирилук өвчтнөө эмчлэхийн тулд эмч нарын хэрэгэлдэггүй сонин хачин эмнүүд хэрэгэлдэг байснаас гадна хүн төрлөختнийг бүх өвчнөөс нь ангижруулж чадах төгс эмийг бүтээж чадна гэж итгэдэг. Түүнийгээ бүтээх гэж улаардаг нэгэн байж. За ингээд тэр хоёр нэг гүүрэн дор хэсэг нуугдаж бие биенээ үгээр идэж угаад хоёр тийшээ салж явцгааж. Гэтэл доктор Хирилук тэндээс явах замдаа нэг том мөр хэсэг алхаад жижиг мөр болж хувирсан байгааг анзаарчээ. Тэгээд мөрийг дагаж явсаар буудуулж шархтсан нэг бяцхан цаа бугыг олж очсон байна. Доктор Хирилук шархтсан хөрхийн амтныг эмчилгээг оролцсон ч цаадах нь айгаад ойртуулахгүй байлаа. Тиймээс итгэлийг нь олохын тулд доктор Хирилук хамаг хувцсаа тайлж зэвсэг байхгүй гэдгээ харууллаа. Гэвч Чопр тэр дороо ухаан алдаж унжээ. Тэгэхээр доктор Хирилук газар ухаж байсан нууц гэртээ тэрнийг авчираад эмчилж. Хачиргалтай нь Чопр ярьж чаддаг байлаа. Гэвч Чопр доктор Хирилуктай ярихаас айж байдаг. Учир нь Чопр өмнө нь хүмүүстэй ярилцах гэж оролдоод тэднийг айлгаж өөрөө буудуулж амиа алдах шахсан байж. Харин доктор Хирилук тэрэнд нэлээд ээлдэг хандаж байлаа. Тэм учраас Чопрч тэрэнд амархан дасжээ. Хүмүүс заримдаа тун харгас хэрцгий болчихдаг юм да. Гэхдээ чиний шарах сайхан эдгэрч байна. Удахгүй эдгэрхээр чин чамайг гэр бүл рүү чинь явуулна. Надад гэр бүл байхгүй. Цаа бугнууд намайг цэнгэр хамартай гэд хөөжгсөн. Тэгвэл зөвхөн хүмүүс л харгас хэрцгий гэж бодож болохгүй юм байна. Гэхдээ би чамд хэлж чадна. Чи гарцаа байхгүй давтагдашгүй онцгой юм. Ингээд тэр хоёр ярилцаж байгаад Чопр өөрөө мэдлгүйгээр чөтгөрийн жимс олоод идчихсэн болохыг доктор Хирилук олж мэдлээ. Тэгээд доктор тэрнийг өхөрдөж Тони Чопр гэдэг нэр өгчээ. Чопрч анх удаага найзтай болж бас дуудуулах нэртэй болсондоо баяртай байлаа. Тэр цагаас хойш тэд хамт амьдрах болж. Жил гаруй хугацаанд Чопр доктор Хирилуктай хамт амьдарч сайн даж муудсаар улам дотносож. Тэгээд нэг өдөр тэр хоёр бүтлгүй туршилтаасаа болоод муудалцсны дараа доктор Хирилук тэрнтэй эвлэрсний бэлэг тэмдэг болгож авдарнаасаа нэг том улаан малгай гаргаад бэлгэлсэнд баярлсан Чопрч тэр малгайнаас салхаа болжээ. Энэ бүх хугацаанд доктор Хирилук бүхнийг эмчлэгч гайхамшигт имээ гаргаж авах гэж байдгаараа хичээсээр.
Хэрвээ тэр имийг гаргаад авал хаан тулсаа бүхэлд нийдгэж энийг дагаад хаан тулс нь илүү сайхан газар болно гэдэгт доктор Кириллук итгэлтэй байлаа. Яагаад тэдэнд туслана гэж тэд чинь таныг хад үзсэн бас намайг алах шахсан хүмүүс штэ. Намайг сонс Чоппер. Хизээч битгий бусдад үс санж бай. Харгас хааны доор зовсоор байгаад Драм хаан тулсын иргэд хэвийн биш болчиход байна. Нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөнө гэсэн итгэл найдвараа алдчихад байна. Тэгээд найдвар тасархад хүмүүс айдас давтаж харсан үдсэн бүхэн лүгэ буудаж эхэлдэг юм да. Тиймээс тэдэнд найдварыг нь эргүүлж өгөх ёстой. Яаж тэрв энэ имийг бүтээх хүртэл зогсож болохгүй. Тэгээд доктор Кириллук алс холын нэгэн нутагт амьдарч байсан зартаныг далайн дээрэмчний тухай түүхийг Чопперт ярьж өглөө. Тэр хэдийгээр нэр алдартай баян чинэлэг нэгэн байсан ч зүрхний хүнд өвчтөй байж тэгээд яаж ч хичээгээд ямар ч мундаг эмчид үзүүлээд эдгэрч чадаагүй байна. Тэгээд цөхрөл давтаад явж байхдаа тэр ууланд ургасан энторийн мод үсгэлэнтэйгээр дэлгэрхийг харсан байж тэгээд сэтгэл нь хөдөлсөн байна. Гайхалтай нь маргааш нь эмчид үзүүлтэл зүрхний өвчин нь эдгэрсэн байж доктор Кириллук энийг гайхамшиг гэж үзэж байлаа. Энэ түүхийг Чопперт ярьж өгөөд сэтгэл нь хөдөлсөн доктор Кириллук ханандаа өлгсөн том далайн дээрэмчний тугаа хариулна. Энэ бол итгэл үнэмшлийн бэлэг тэмдэг. Энэ бол боломжгүй зүйл байхгүй гэсэн үг. Энэ бол эдгэшгүй өвчин гэж байхгүй гэдгийг сануулга. Би энэ улсыг өвчнөөс нь ангижруулна. Энэ дугаа гавлын яс болон зөрүүлсэн яс нь эдгэшгүй өвчин гэж байхгүй гэдгийг илтгэх бэлэг тэмдэг юм. Гавлын яс болон зөрүүлсэн яс уу? Тийм ээ. Энэ бол итгэлийн бэлэг тэмдэг. Тиймээс энэ далбаагаа өргөд далайн дээрэмчин шиг тэмцэцгээе. Далайн дээрэмчин гэж юу юм бэ? Арайч дээ. Далайн дээрэмчин бол мөрөөдөлтэй. Мөрөөдлийнхөө төлөө адал явдлыг туулдаг хүн. Далайн дээрэмчин хизээж бууж өгдөггүй юм. Чи нэг л өдөр далайд гарна. Тэгээд чиний асуудлууд чинь ямар өчүүхэн болохыг ойлгоно. Хөө минь санаж яв. Чиний хувь тавилан тэр далайн чандад байгаа шүү. За ингээд тэд 2 жил гаруй хамт амьдарч улам дотноссон ч энэ хугацаанд доктор Кириллукийн бие аажмаар муудаж эхэлжээ. Тэгсэн нэг л өдөр доктор Кириллук Чопперыг чи одоо эдгэрсэн учраас намайг орхиод яв гэж хөөж. Айд сандарсан Чоппер би эдгээгүй. Миний гэдэс өвдөж чинь. Би халуурч чинь гэсэн ч доктор Кириллук халгаасангүй. Чоппер өөрийг нь хөөхгүй байхыг хүсэж гуйсанд доктор Кириллук тэрнийг бүр ширүүнээр хөөж би чамаас залхаж чинь дахиж битгий ирээрэ. Цэнхэр хамарч золиг минь гэж хөгөөд хаалгаа төгжжээ. Чоппер ойлаад дотогшооруулахыг гуйсан ч доктор Кириллук хаалгаа тайлсангүй. Арга барсан Чоппер ихэр татан уйлсаар тэндээс явсан бол доктор Кириллукч ихэр татан уйлсаар үлдэж. Тэр цагаас хойш доктор Кириллукийн бие улам эрчимтэй муудаж сүлдээ цусаар ханаж эхэлжээ. Тэгээд доктор Курея тэрнийг үзээд ямар ч найдваргүй болсон гэдгийг хэлдэг. Би бүтээж байгаа эмээ дуусгахын тулд дахиад жаахан л амьдрах хэрэгтэй байна. 30 жилийн хөдөлмөрөө ингээд орхиж чадахгүй. Тэгвэл чи тэр энторийн мод руугаа дахиад нэг очиод ирэхгүй юу да? Би үнэхээр тэр гайхамшигыг биеэрээ мэдэрсэн юм шүү. Тосгоныхны яриад байдаг бүхнийг эдгээгч мөөг гэдэг байдаг болов. Тийм юм байдгүй маа. Байлаач гэсэн тэр мөөгийг үхлийн хүндий дургадаг гэлцдэг. Үхлийн хөндийгөөс хинч эсэм мэд гарч чадахгүй. Тэр хоёрын энэ яриаг Чоппер сэмхэн сонссон байж. Тэгээд бүхнийг эдгээгч мөөгийг олохоор үхлийн хөндий рүү явдаг. Харин доктор Кириллукийн хувьд Чопперийн нүдэн дээр үхвэл тэрнийг маш их шанална гэж бодсон учраас хөөгөөд явуулсан байж. Ингээд нэгэн дэмжлэгдэх найдваргүй болсон гэдгээ мэдсэн доктор Кириллук өөрийнхөө хийж ирсэн ажил болоод Чопперыг доктор Куреяд захиж үлдээх гэсэн ч цаадах нь хүлээж авсангүй. Тэгээд доктор Кириллук цаг хугацаатай уралдаж маш шаргуу ажилласны эцэст эцсийн мөчөд хийсэн туршилт нь амжилттай боллоо. Баярлсан доктор туршилтынхаа үр дүнг Чопперт харуулах гэж дуудсан ч тэрнийг явуулчихсан гэдгээ санаад гашуудлаа. Тэгсэн гинт гэрийнх нь хаалга нээгдэж цус нүжүүлсэн Чоппер найгсаар орж ирлээ. Хөлөө чирээд арай ядан хөдөлж байсан тэр нэг мөөг барьсан байж. Чамд юу тохиолдов вэ? Хаанаас ирж байгаа чинь энэ үү? Үхлийн хөндийгөөс энийг авчирлаа. Энэ нөгөө тосгоныхны яриад өгдөг бүгдийг эдгэгч мөөг үү? Ааха. Чи миний төлөө энийг оллоо гэж юу? Доктор Кириллук, танаас гуй. Би ч бас тань шиг эмч болмоор байна. Бас таныг миний хамгийн анхны өвчтөн болоосай гэж хүсэж байна. Яаж сайн эмч болохыг та заагаад өгөөч. Эсвэл цаа буг эмч болж чадахгүй мүү? Чадалгүй яах вэ?
Чи хамгийн чухал чанарыг эзэмшсэн байна. Маш том зүрх. Ингээд сэтгэл нь хөдөлсөн доктор Хирилуг баярлсандаа тэрнийг тэрвэрж аваад уйллаа. Дараа нь доктор тэр мөгөр хамт хийж уунаа. Аимшигтай хамттай байлаа. Гэхдээ сайн юм хизээд гашуун байдаг юм. Ингээд би явъя да. Та хаашаа явах гэж байгаа юм бэ? Чоппер минь. Драм шилтгэн дугаа эмч нар хүн дээр өвдсөн сурагтай. Нэгэнт миний бие сайжирсан болохоор одоо би тийшээ явж тэднийг идгэнэ. За тэгээд доктор Хирилуг тесрэх бөмбөгнүүдээ бүгдийг нь цүнхэлж аваад чи надаас дор байдалтай байгаа учраас эндээ үлдээд амарч бай. Чи нэг л өдөр гайхалтай эмч болно доо. Үүний чинь амьд нотолгоо нь би байна. Ингээд урамтай наргагүй хилээд бушуухан гарч явсанд Чопперч баяртай хоцорчээ. Тэр өдөр Чопперыг эмчилгээний ном уншаад сууж байтал сандарсан доктор Курея орж ирлээ. Тэгээд тэрнээс доктор Хирилугийг сураглана. Чопперч бүхнийг эдгэгч мөөг олж ирээд докторыг эдгээсэн гэдгийг хэлж, эрүүл болсон болохоор шилтгэнд байгаа эмч нарыг эдгээхээр явсан гэж тайлбарладаг. Би номон дээр байсан мөөгнөөс харж угаад бүхнийг эдгэгч мөөгийг олоод эмчид шүл хийж өгсөн. Тэгээд л зүгээр болчихсон. Ямар мөөг? Хари. Энэ вэ? Гавлын яс болон зөрүүлсэн яс нь бүх зүйл боломжтой гэсэн тэмдэг. Өөрөөр хэлбэл бүх өвчнийг эдгэн гэсэн үг. Тэгсэн Курея цочирдож, эрүүл мэндийн салбарт гавлын яс болон зөрүүлсэн яс нь үхлийн хортой гэсэн санааг илэрхийлдэг гэдгийг хэлсэнд Чоппер ихэндээ итгэсэнгүй. Та худлаа ярьж гин. Би худлаа ярьдаггүй. Тэр энэ мөөгийг хортой гэдгийг мэдэж байсан ч чиний урмыг бодоод идсэн байна. Тэгээд удахгүй үхэн гэдгээ мэдэж байсан учраас драм шилтгэн рүү гарцаагүй үхлийн өдөөс явсан байна. Амьдрал дээр бүхнийг эдгэгч эм гэж байдаггүй юм. Тийм учраас л эмч нар байдаг юм. Сайхан сэтгэл дангаараа хангалдаг. Хэрвээ чи хүний амийг авармаар байгаа бол эхлээд сайн суралцах ёстой. Учир нь тэр чадвар байхгүй бол чи нэг ч хүнийг аварч чадахгүй. Үнэхээр доктор Хирилуг өөрийгөө эдгэж хөвчтэй гэдгээ мэдчихсэн учраас Чопперийн сэтгэлийг бодоод хортой мөөгийг иджээ. Тэгэд Чопперийн нүдэн дээр хөхгүй тулд драм шилтгэн дэх эмч нарыг чөлөөлөх гэж сүүлчийн үдэ оролдож үзэхээр шийдсэн нь тэр байж. Энийг ухаарсан Чоппер хашгиран уйлж эхэллээ. Энэ үед доктор Хирилуг тесрэх бөмбөгүүдээ ашиглаад драм шилтгэн лөө дайран орж байлаа. Тэрний ирэхэд Бапол эмчийн үзлэгт орж байдаг. Удалгүй доктор Хирилуг дайрч ирээд эмчнэр бүгд эрүүл байгааг хараад сэтгэл нь тайвширна. Хаан Баполч тэрнийг доогөлж тахуурхад яаралтай цаазлахыг тушаадаг. Энд дэрүүл үхэн гэдгээ мэдсээр үуч та яагаад ирсэн бэ? Би бол эмч хүн. Өвчтэй хүн байвал би эмчлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно. Даалтан, олон юм ярилгүй наадах буудадах. Чи намайг алж чадахгүй Даалтан. Эр хүн хизээ өгдөг бай. Зүрхийг нь сум цоцох үйдөө. Эсвэл эдгэшгүй өвчнөд нэрвэгдэх үед үү? Үгүй. Эсвэл хортой мөөгөр хийсэн шүл уухд үү? Үгүй. Эр хүн мартагдах үедээ жинхнээсээ үхдэг юм. Би одоо энд үхэж болгоч миний мөрөөдөл үргэлжлэнэ. Тэгээд драм хаант улсын зовж шаналсан хүмүүс эмчлэгдэх болно. Драм улсч бас аврагдах боломжтой гэж юу? Энэ улсыг сэтгэлдээ тэгээд явах хүн байгаа цагт боломж байсаар байна. Юугаа бутан цаагаад байгаа юм бэ? Буудаач. За байж байгаа. Брон гэснэг реклам алгадах. Skymede болон Go Plus Disneyland хүргэх кино урамшууллан эхний бэлгийн эзэн 1 сарын 23-нд тодоржээ. Супер бэлэг болох Шанхай Disneyland-д гэр бүлээр аялах эрхийг 26 оны 4 сарын 20-ны өдөр тодруулах юм байна. За тэгээд урамшуулалд яаж оролцох вэ гэхээр Skymede Go Plus-аас хүссэн кино багцаа идэвхжүүлээд бас төлбөртэй кино үзэх бүрдээ эрх цуглуулж тэгээд цуглуулсан эрх чинь их байх тусмаа бэлгийн эзэн болох магадлал чинь өндөр байх учраас багц идэвхжүүлэх кино түрээслэх зааврууд болоод дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулсан байгаа. За тэгээд Disneyland хүргэх кино урамшуулалтаа оролцоод олон галзуу бэлгүүдийн эзэн болоорой гэж. Алга. Disneyland хүргэх кино урамшуулалт нь яаж оролцох юм бэ? За ингэж байгаамаа. Skymede болон Go Plus-аас хүссэн кино багцаа сонгож идэвхжүүлээд урамшууллын эрхтэй болно шүү дээ. Яаж ирэх юм бэ? Чи төлбөртэй кино их үздэг дээ. Тэгвэл үзсэн кино бүр чинь урамшууллын эрх болж нэмэгдэн гэд боддоо. Хөө, тийм үү. Түл энэ кино үз. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлэрээ Disneyland-аар аялаарай. За, тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Удахгүй нэг мангас ирэх болно. Гуй. Тэрнийг битгий өвдөхөөрэй. Тэр миний хүү байгаа юм. Би гайхалтай амьдралаар амьдралаа. Наадха буудаач. Баярлалаа. Чоппер.
Энэ үеэр цаа бууг болж хувирсан Чоппер драм шилтгэн рүү хар хурдаараа давхиж явна. Доктор Хирилукийг дэлбэрч өгсөний дараа Вапол хаан даалтанд тушааж доктор Хирилукийн хүүг алах тушаалыг өгчээ. Ингээд даалтны гадагшаа гарч ирэхэд Чоппер яг ирж таарлаа. Уралсан Чоппер том биетэй болж хувираад даалтан руу дайрсан ч даалтан тэрнээс илүү хүчтэй байлаа. Хэрвээ чи намайг дийлэхгүй бол тэднийг бүр дийлэхгүй. Өөрийнхөө амийг дэмий үрэх хэрэггүй. Гуй, амьдр, гэртээ хар. Аав чинь ингэж хүссэн юм. Тэгсэн Чоппер гэрлүүгээ гүйсэн бол сэтгэл нь хөмөрсөн даалтан эргэж ирээд Вапол хааны өөдөөс тэрсэлж цаашид Вапол хаанд хүчин зүтгэхгүй гэдгээ хэлдэг. Учир нь Вапол хааны удирдлагадор хаан дуулсан сүрэх болно гэдгийг тэр мэдэж байлаа. Уралсан Вапол тэрнийг баривчлахыг цэргүүддээ тушаасанд даалтанч тэдэн лөө дайран орно. Энэ үед доктор Курея доктор Хирилукийн үлдээсэн бичиг баримтуудыг үзэж байна. Тэгээд бяцхан Чопперыг хараад өрөвдлөө. Чопперч доктор Куреягаас шаваа болгож авахыг чин сэтгэлээсээ гуйна. Ингээд Курея тэрнийг шаваа болгож авчээ. Доктор Курея энэ түүхээ дэрсэн малгатын далайн дээрэмчдэд ярьж өгсөнд тэд ч бодол болцгоолаа. Маргааш өглөө болоход даалтан Зоро хоёр харуулын цамхаг дээр зогссоор байлаа. Тэгээд Люфигээс сураг байхгүй учраас Зоро Усап хоёр уулаад өгсгөр төлөвлөж эхэлнэ. Тэгсэнгийн дуулын цааханда ой дотроос түүдэг галын утаа сунгалж эхэллээ. Энийг харсан даалтан өөрөө очиж шалгахаар болоод тосгоныг нь хамгаалж байхыг Зоро Усап хоёрт даатхан үлдээн. Харин нөгөө талд Люфи Чопперийн амшигыг хайрладаг далбаг авдарнаас нь гаргаж байлаа. "Хөөе, наадхандаа гараа хүргэж болохгүй гэж хэлээ үсттэй. Би далайн дээрэмчдийн бүх далбаг хүндэлдэг. Энэ далбаа авдарт байгаад байж таарахгүй. Энийг бахархалтайгаар өлгөх ёстой. Тэр тусмаа энэ далбаг." За тэгээд Люфи шилтгэний таазнаас доктор Хирилукийн далбаг тогтоосонд Чопперийн сэтгэл хөдлөлөө. Нөгөө талд Виви хотод ядууст тусалж явж байгаад хотод нь Барак Ворксийн толгойлогчдын нэг Ол Санда байхыг олж хараад сандарна. Энэ үед даалтан ой дотор түүдэг ассан газарт ирж байлаа. Тэгсэн гинт сум шунгинж ирээд тэрнийг харваад унгаалаа. Харавсан хүмүүс нь Вапол хааны тусалхууд байдаг. Тэд хүн чархсан даалтныг хүлээд Вапол хааны өмнө авчирдаг. Хаан дулсаа аврахаар хаан Вапол ирлээ. Энэ улсыг аварч чадах ганц хүн бидний өмнө өөрийгөө дэлбэлчихсэн. Энэ хаан дулс бол миний хууль ёсны өмч. Хинч надаас дахиж үүнийг булаахгүй. Ард түмнээ хайж зогтдог хаан энэ улсыг захирах ёсгүй. Тэгсэн Вапол хаан уурлаад гартаа барьсан жадаа эдсэнд баруун гар нь жад болоод хувирлаа. Ол Сандагийн өгсөн чөтгөрийн жимсний хүчээр тэр бүхнийг идэж чаддаг. Эдсэн зүйлээ хооронд нь хольж хүссэн зүйлээ үйлдвэрлэж амаараа гаргадаг хүчтэй болсон байж. Чи чөтгөрийн жимс идэж мангас болсон байна. Энд байгаа ганц мангас нь би биш байх шүү даалтан. Энийг сонссон даалтан тэрний нүдэн дээр авраг том бизон өхөр болж хувираад хаан руу дайрч орсон ч энийг хүлээж өгсөн Вапол гараараа тэрнийг жадалж зогсоодог. Хүн чирхтсан даалтан тэрэнд хоёр туслах 20 эмчээр энэ улсыг эзэлж чадахгүй гэдгийг нь хэлсэнд Вапол амаа нээж гидсэндээ үйлдвэрлэсэн цэргүүдээ нэг нэгээр нь гаргаж эхэллээ. Энэ үед хотод Виви Ол Сандатай уулзаж байна. Ол Сандагийн хувьд Вивиг хэрхэх тал дээр ноён тгээс арай өөр бодолтой байж. Тэм учраас тэр Виви болон тэрний найзууд Вапол хааныг ялж чадах хэсгийг нь харахыг хүссэн байна. Ингээд Вапол хаан болоод тэрний цэргүүд ирж байгаа гэдгийг мэдсэн Виви бусдтай анхааруулахаар яаравчлаа. Гэвч ингэх шаардлага байсангүй. Вапол хааны мутацад орсон цэргүүд уул давж ирж байгааг харуулын цамхаг дээрээс Зоро Усап хоёр харсан байлаа. Виви гүнж Люфиг авчирхаар уулаад өгсөх болсон бол Зоро Усап хоёр Люфиг эртэл тэсэж байхаар болно. Вивигийн аз болоход Усап дээш авирахад зориулсан тусгай ном сум бэлдсэн байж. Тэгээд тэрнийхэн тусламжтайгаар харьцангуй хурдан уулын орой дээр гарч чадлаа. Энэ үеэр хот дайралтад өртөж байгааг мэдээгүй Нами Санжи хоёр хоол идэнгээ Санжиг анх яаж хоол хийж сурсан талаар ярилццгаана. Санжи бие муутай ээж асрахын тулд хоол хийж сурсан гэдгээ хэлээд ээж нь тэрнийг үргэлж хайрлаж ямар ч хоол хийсэн дандаа магтдаг байсан гэдгийг хэлээд нулимс туслуулна. Тэгсэн тэдэн дээр хөлдөж хүүх шахсан Виви ирээд Вапол хааны мутацад орсон цэргүүд хот руу дайрж байгааг хэлнэ. Тэгэд Люфи болон тэрний найзууд уулнаас доошо буухаар болоход Курея тэр тулаанд оролцохгүй гэдгийг хэлж Чопперыг дагуулад явахыг завдлаа. Гэвч Чоппер тэднийг орхиод явахыг хүссэнгүй. Хэрвээ тулаан болох юм бол олон хүн шархтана. Бид тэрэнд туслах ёстой. Туслах гинэ? Тэд чамайг мангас гээд алах гэж байсан биз дээ. Доктор Хирилук надад бусдад ус санж болохгүй гэж сургасан. Энэ бол эмч хүний хийх ёстой ажил. Тэгвэл өгөхөд чинь амжилт хүсье. За тэгээд Курея явсанд Люфич багийнхнаа аваад доошо буухаар яарлаа.
Энэ үеэр хотод айж сандарсан хүмүүс нуугч руу орж байдаг. Драм хаан улсын цэргийн ховцос өмссөн зороо хүмүүсийг дотог шоруулаад хотын төв хэсэгт гарч ирээд зогссонд усовч ард нь ирээд зогслоо. Гэтэл шилтгэнээс гарч явсан доктор Курея хүнд шархтаж тосгоныг чиглээд явж байгаа Даалтантай таарлаа. Курея уурлаад тэрнийг доктор Хирилукийг халсан гэж буруутгахад Даалтан харин ч доктор Хирилукийн мөрөөдлийг биелүүлэхээр тэмцэж байгаа гэдгийг хэлж өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй тулд Ваполыг заавал зүйл дуусгах ёстой гэж учралсанд аргагүй байдалд орсон доктор Курея тэрний шархыг эмчилж өгдөг. Намигийн хөрмийг өмссөн Луфи шилтгэнд байсан бүх хүнсийг аваад гарах гэж байлаа. Тэгсэн гинт зуухны хар онгойж хаан Вапол ороод ирлээ. Тэгээд Вапол өөрийгөө өргөмжлөөд ярьж эхлэхэд Луфи тэрнийг тоосон шинжгүй сунгалтай хийж эхэлнэ. Чи намайг барахгүй. Би чам шиг юмнуудыг өглөөний цайндаа л иддэг юм. Тэгвэл чамайг үлсэглэн байгаа гэж найдаа. Тэгсэн Виви хүлээж буй Луфи эхлээд миний хэлж гээд өөрийг нь хил амаар доромжилж байсан Вапол хаан дээр очиод хэлнэ. Хаан гэдэг бол ердөөл нэг хүн. Тэтэм гэдэг бол ердөөл нэг малгай. Ард түмний чинь зовлон чамайг хаан байхад тэнцэхгүй хүн болохыг баталж байна. Харин миний аав өөр хүн шүү. Бараг уур гисэнхэн аавыг минь дийлэхгүй. Бас чийч намайг дийлэхгүй. Тэгээд тэрнийг шанаацсанд цаадах нь гараас өөх болгож хувиргаад Вивийг цавчхыг оролдоно. Энэ үед Луфи хажуунаас нь оролцож тэрнийг авраад өөрөө Вапол хаан руу дайран орлоо. Энэ үед Зоро Усоп хоёр дээр хотын иргэд туслахаар ирж байлаа. Удалгүй Вапол хааны мутацад орсон цэргүүд хотын хаалгыг дэлб цохиод орж ирцгэн. За тэгээд тэдний хооронд ширүүн тулаан өрнө. Тэгсэн тэднийг цавчаад байхдаа л өгөхгүй байлаа. Өгшгүй дайсандаа учирснаа ойлгосон Усоп сандраа зугтаж эхэлсэн бол Зоро тэдэн лөө улам ширүүн дайрна. Шилтгэний төв танхимд Луфиг Вапол хаантай тулдаж байх зур Санжи Чопор хоёр намыг тэндээс авч явахаар бэлтгэж байна. Гэвч энэ үеэр Вапол хааны хоёр туслах орж ирээд тэдэн лөө харваж эхэлнэ. Ингээд Чопор Санжи хоёр тэр хоёр лөө дайран орцгоно. Харин нөгөө талд ууралсан Вапол Луфи рүү улангасан дайрч Луфи ч тэрнээс чадварлагаар болдож байлаа. Санжи Чопор хоёр эхэндээ нөгөө хоёрыг илүүрхэж байсан ч тэдний нэг нь үснээсээ зулгааж наалддаг үсээрээ Санжигийн хөлийг газартаа наасанд Санжи нэг хөлөө хөдөлгөх аргагүй боллоо. Иннээс болоод Санжи Чопор хоёр ялагдаж эхэлнэ. Энэ үед хотод байдал улам хүнд болж байлаа. Учир нь дайсны мутант цэргүүдийг яаж ч буудаад цавчсан ерөөсөө өгдөг. Тэгсэн авраг бизон болж хувирсан Даалтан ирээд тэдэнд нэмэлт хүч болно. Халз тулалдаа дийлэхгүй гэдгийг ойлгосон Вапол хаан амаа томруулж Луфиг залгих гэсэн ч Луфи сундаг гараараа амыг нь барьж орхилоо. Харин нөгөө талд Чопор Санжи хоёр нөгөө хоёрыг арай хийн тогтоож байна. Луфид амаа бариулсан хаан Вапол аман дотроос их буу гаргаж ирээд буудах гэсэнд Виви өсөрч ирээд тэрний амыг зэвсгээрээ ороож Луфитэй хүч хавсарсанд Вапол хаан тэдний хүчинд давтаад амаа хаагаад аман дотроо их буугаараа буудаад шидэгдээд унлаа. Нөгөө талд Санжи Чопор хоёр дайсны харавсан галтай суманд дайсны наалдуулагч үсийг шатааж гарнаасаа салгаад хамтдаа зэрэгцэж дайраад Вапол хааны хоёр тусалхыг ялж чаддаг. Драм шилтгэнд ийхүү тулаан нааштай үргэлжилж байсан бол хот дотор байдал маш муу байлаа. Хотын цэргүүд өгөхгүй дайснуудыг арай ядан тогтооно. Тэдний аз болоход доктор Курея ирээд дайснуудыг буудаж эхэлнэ. Энэ үед шилтгэн дотор хаан Вапол арайхийн хөл дээрээ босч ирж байлаа. Чи яаж чадж байна? Драм хаан тулсвал дэлхийн засгийн газрын гишүүн над руу дайрна гэдэг олон улсын хэмжээний гэмт хэрэг. Наад юм чин далайн дээрэмчтэд хамаардаггүй юм. Хэрвээ чи далайн дээрэмчин байсан бол энийг мэдэх байсан. Даанч чи мэдэхгүй л дээ. Тэгсэн ууралсан Вапол хаан бууга гаргаад доктор Хирилукийн туг руу буудсанд Луфи үсрээд тугны урдуур орж суманд оногдлоо. Тэгсэн Вапол тэрнийг өгчихлээ гэж баярлсан ч мань Луфи амьд байлаа. Энэ туг бол итгэл үнэмшлийн бэлэг тэмдэг. Энэ тугийг доромжлох буудахыг би хизээж зөвшөөрөхгүй. Тийм биз Чопор? Тийм ээ. Энэ нөхрийг зүйл дуусгах хооронд бүгдээрээ хол зогсож байгаарай. За тэгээд Луфи тэр хоёр ширүүн тулалдацгаана. Тэдний тулалдаж байгааг харсан Чопор далайн дээрэмчин ийм байдаг байх нэ гэж биширч зогсно.
Харин нөгөө талд хотынхын дайсны зэргүүдэд ялагдахад ойрхон иржээ. Вапол ч ихэндээ Луфиг баг зэрэг илүүрхэж байлаа. Тиймээс Виви Чоппер хоёр Луфид тусалж тэрнийг хүнд байдлаас гаргадаг. Тэгсэн Санжи ч хөлөөрөө хүч нэмж угаад Луфиг Вапол руу харавсанд. Луфи тэрнийг шилтгэний ханыг цөмөлж далай руу нистэл нь мөргөж орхидог. За ингээд Вапол хаан далайд живсэнд тэрний хүчээр мутант болсон байсан цэргүүд өөрчлөгдөж эргээд хүн болцгоолоо. Тэгээд тэд шууд зороод бууж өгцгөнө. Удалгүй Вапол хаанд баригдсан байсан эмчнэр хотод ирсэнд Курая тэднийг суллаад хотын иргэдийн шархыг яаралтай эмчилхийг тушаадаг. За тэгээд дайснаад орсон дэрсэн малгайтын далайн дээрэмчид драм шилтгэнд цугларч цаашид яхаа ярилццгаана. Чоприг өмнө нь харж байгаагүй Зоро Усап хоёр гайхсан бол Далтон Чоприг хараад баярлдаг. Тэгээд Далтон Луфи болоод тэрний найзуудад чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлнэ. За ингээд явах болоход Луфи Чоприг хөлөгтөө эмчээр авч явахыг хүсэж байгаагаа хэлсэнд Чоппер өөрийгөө голж тэдний нэг байхад тэнцэхгүй гэж ярьж эхэллээ. Тэгсэн Луфи яриаг нь тасалнаа. Амаа хамхиад бидэнтэй хамт яваач. Тэрний үг Чопперын сэтгэлийг хөдөлгөж Чоппер тэдэнтэй нэгдэхэр боллоо. Тэгээд Чоппер тэднийг төрүүлээд гарч вэ гэж хэлээд шууд доктор Кураяд очиж далайн дээрэмчидтэй хамт явах гэж байгаагаа хэлээд зөвшөөрөл гуйсанд доктор Курая эхлээд тэрнийг далайд гараад амьд гарч чадахгүй гэж анхааруулсан ч Чоппер зөрүүдлээд тэндээс явдаг. Шилтгэний гадаад ирсэн малгайтын далайн дээрэмчдийг цасаар тоглож байтал цаа бууг болж хувирсан Чоппер том чарга чирсээр гараад ирлээ. Тэгээд бүгдээрээ тэргэнд суусанд Чоппер тусгай замаар уулнаас бууж шууд далай руу хүрдэг. Сэтгэлэн догдолсон дэрсэн малгайтын далайн дээрэмчид даруулаа босгож арлаас хөдөлсөн бол Чоппер төрлөх арлаа харсаар зогсно. Энэ үеэр доктор Курая шилтгэний дээрээс доктор Хирилукийн бүтээсэн их бууны тусгай сумаар буудахад бэлэн болсон байна. Тэгээд доктор Хирилукийн нэрийн өмнөөс тэр сумаар буудсанд сум агаарт задарч тэнгэрийг бүхэлд нь энэ Тори модны дэлбээ шиг ягаан цасаар дүүргэж орхилоо. Энийг харсан хүн бүрийн сэтгэл догдлон баярлдаг. Тэгсэн Чоппер доктор Хирилукийг санаж ихэр татан уйллаа. Чопперыг өрөвдсөн Зоро тэрнийг тэрвэрч мөрөн дээрээ суулгаад хамтдаа хөвсөнд Курая тэднийг харсаар хоцордог. Хэрвээ нэг хүн энэ арлыг энэ Тори модны дэлбээгээр дүүргэж чадсан бол цаа буугч бас далайн дээрэмчин болж яагаад болохгүй гэж. Энэ тэнэгүүд юу л хийж халах бол доо. Гэхдээ тэр тэнэгүүд чинь энэ арлыг аварлаа шүү дээ. Монки ди Луфи. Магадгүй тэр One Piece-ийг олж магадгүй л юм. Тэрэнд Голди Рожерийн зарим чанарууд байна. Манай цаа бууга тун боломжийн багт нэгдчих шиг боллоо шүү. Юу болохыг харж илвэ? Динүүдийн түүх үргэлжилсээр байх нь дээ. Маргааш нь Луфи багийнхаа шинэ эмчийг багтаа албан ёсоор өгтөж авч хөгжилтэй удирдлыг зохион байгууллаа. Санжиж тэднийг хамтдаа хоолоор дайлна. Чопперч тэдний багт орсондоо баяртай байлаа. Би та нарыг санах байх та. Санана гэдэг чинь юу гэсэн үг лээ? Та нар намайг Алабаста хүргэж өгөө цаашаа One Piece-ийг хайхаар явна үсттэй. Тийм ээ. Бид One Piece-ийг олно. Гэхдээ эхлээд Barak Works-ыг ялаад хаан тулсан аврах хүртэл чинь бид чамайг орхихгүй. Энийг сонссон Вивигийн сэтгэл хөдлөд уйлсанд бусд нь бүгдээрээ тэрэн туслахад бэлэн байгаагаа илэрхийлцгэн. Тиймээс Виви Barak Works-ийн толгойлогч хэн болохыг тэдэнд хэлж өгөхөр болно. Харин нөгөө талд Ахмад Смокер ноён Тэг Санжи хоёрын утасны ярианы бичлэгийг сонсож байлаа. Тэгээд ирсэн малгайтынхан Виви гүнжтэй хамт яваг мэдээд шууд Алабаста руу явахаар шийддэг. Үүнтэй зэрэгцээд хоол Сандч бас ноён Тэгтэй уулзна. Энэ үед ноён Тэг гэгч нь дэлхийн засгийн газрын шийдвэрээр шагналан цуцлагдсан далайн дээрэмчин ноён Матар гэгч болох нь тодорхой болно. Харин Ол Сандэ 79 сая бэлэгийн шагналтай Нико Робин гэгч байлаа. Бидний хичээн зүтгэсэн бүхэн удахгүй ашиг тусаа өгөх болно. Хамтдаа утопия ажиллагааг эхлүүлж Алабастаг унагцгаая. Тэгвэл би One Piece-ийг гартаа оруулахад нэг алхам ойртох болно. За энд хүрээд энэ галзуу цувралын тайлбар маань дуусдах юм байжээ. За тэгээд үнэхээр гайхалтай, сонирхолтой галзуу цуврал байж чадлаа гэж муу бороод нь бодогдлоо. Та нарт маань ямар санагдав? Тэгээд үзээд төрсэн сэтгэлийн төрөө бас бороотойгоо хуваалцаарай. За тэгээд энэ галзуу цувралыг Sky Media Go Plus-тай хамтран хүргэлээ. Sky Media болон Go Plus Disneyland хүргэх кино урамшууллан эхний бэлгийн эзэн 1 сарын 23-нд тодоржээ. Супер бэлэг болох Шанхай Disneyland-д гэр бүлээр аялах эрхийг 26 оны 4 сарын 20-ны өдөр тодруулах юм байна. За тэгээд урамшуулалд яаж оролцох вэ гэхээр
Sky Media Go Plus-аас хүссэн кино багцаа идэвхжүүлээд бас төлбөртэй кино үзэх бүрдээ эрх цуглуулж тэгээд цуглуулсан эрх чинь их байх тусмаа бэлгийн эзэн болох магадлал чинь өндөр байх учраас багц идэвхжүүлэх кино түрээслэх зааврууд болоод дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулсан байгаа. За тэгээд Disneyland хүргэх кино урамшуулалтад оролцоод олон галзуу бэлгүүдийн эзэн болоорой гэж. Тэгээд мөн бороогийн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол цаашдаа олон галзуу цувралуудыг цаг алдалгүй үзмээр байгаа бол Сабадрагуу Саба адарсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Ингээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу цувралаар эргээд уулзцгаая.